Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкрүм эхлэхэд бэлэн боллоо. Окландад амьдардаг Том гэх хэрэгтэй Trade Me нэртэй вебсайт дээр худалдаа хийдэг. Шинэ Зеландад нэлээд алдартай үндэсний сайт юм байна. Манайхаар бол үнэгүй шиг. Томын худалдаж авсан зүйл бол агуулга дотор байгаа юмнууд. Барууны соёлд ялангуяа Хойд Америк, Австрали, Шинэ Зеланд гэх мэт цагаачдын их байдаг газруудад түрээсийн агуулгын бизнес нэлээд хөгжсөн байдаг гинэ. Хүмүүс гэртээ багтахгүй эсвэл хэрэглэхгүй байгаа юмнуудаа авчирч идэг. Хэрвээ түрээслэгч гэрээнийх нь хугацаа дуусчаад ахад агуулгаас юмнуудаа авахгүй эсвэл мөнгөө төлөхгүй бол агуулга түрээсэлдэг хүмүүс алдагдaltaд орно. Хурдан суллаж өөр хүмүүс түрээсэлжээж ашиг олох учраас дуудлага худалдаа зарладаг. Энэ дуудлага худалдаанд оролцсон хүмүүс агуулгад юу байгааг нэг бүрчлэн харж чаддаггүй мэн. Гэхдээ агуулга болгон өөр. Зарим нь дуудлага худалдаанд оролцох хүмүүсийг цуглуулад хаалгыг нь бага зэрэг онгойлгож харуулад дуудлага худалдаагаа эхлүүлдэг гинэ. Үгүй бол Trade Me-ийн сайт дээр хэдхэн зураг тавьж шууд дуудлага худалдааг эхлүүлдэг. Зарим агуулгаас үнэт эдлэлүүд, үнэтэй бараанууд гарч ирдэг бол заримаас нь зүгээр хог гарч ирдэг юм байна. Гэхдээ юу ч гарч ирсэн хамаагүй авч явах ёстой. Safe Store нэртэй компани дуудлага худалдаа зарлаж Glendon амьдардаг Том гэх хэрэгтэй яалсан. Тэрээр энэ дуудлага худалдаанд орохоо өмнө Trade Me дээр тавигдсан 5 ширхэг зургийг харжээ. Ингээд ажгүй үн төрж магадгүй гэж бодоод $1 эхэлсэн үнийг 401 Шинэ Зеланд доллараар авсан. 2022 оны 8 сарын 11-нд Том машиныхаа ард чиргүүлж ирээд ажилласаа чөлөө авч гэрээсээ 15 минутын зайд байх Safe Store руу явдаг. Ингээд агуулгын хаалгыг онгойлгоход гэршгэл байсан. Дотор нь тавиур, хайрцагнууд, толь, том харууданд хувцснууд байх ба хамгийн түрүүнд нүдэнд нь тусан зүйл бол Аз хүмүүсийн гэр бүлийн зураг. Томын анхааралд өртсөн дахиад нэг зүйл нь 2 ширхэг аяллаа цүнх. Тус бүр 10-аас 15 кг жинтэй. Ингээд цүнхийг өргөтөл баахан хар хорхоонууд унаж цоцсон Том хорхоонуудыг алаад 4 жил хадгалсан болохоор ингэж аамахтаа гэж бодоод машин руугаа зөөсөн. Тухайн үед Том найз охин болон хүүхдүүдтэйгээ амьдардаг байсан тэрээр гэртээ ирж гараж руугаа юмнуудаа зөөгөөд усанд орохоор хувцаа тайлтал эвгүй үнэр хувцснаас нь үнэртдэг. Буцаж очиод хаанаас гараад байгааг нь олохоор хайтал нөгөө хоёр цүнх байдаг. Нэг нь улаан өр өнгөтэй том хэмжээтэй бол нөгөөх нь арай жижигхэн. Хоёулаа кодтой. Кодыг нь таах гэж үзсэн ч сүүлдээ залхаад давуу эсхийг нь хутгаар урж онгойлгоод үзтэл дотор нь яган өнгийн ут байв. Энийг дахиад хутгаар онгойлгоход дахиад нэг ут, нийт 3 ут байсан. Уутнуудыг нээх болгонд үнэр нь аимшигтай болдог. Том юу юм бол зүгээр гараад хайчдсан мэлүү гэж бодсон ч дотор нь юу байгааг мэдмээр санагдаж хамгийн сүүлийн уутыг хутгаар уртал дотроос нь хүүхдийн цогц гарч ирсэн. Ингээд цочирдсон Том тэр дороо цагдаа дуудлаа. 2022 оны 8 сарын 11-ний үдээс өмнө цагдаа нар ирэхэд Том тэднийг дуудаж 2 цүнх байгааг хэлээд том цүнхийг нь онгойлгож үзэхэд хүний биетээ төстэй юм байсан болохоор жижиг цүнхийг онгойлгоогүй гэдэг. Жижиг цүнх нь дахиад нэг хүүхдийн цогцов. Тэр дороо шалгаж задлан шинжилгээ хийхэд солонгос гаралтай 9-6 настай эгчдүү хоёр байсан. Тэднийг нэг өдөр нас барсан гэж таамагладаг. Юнагийн өндөр нь 121 см, жин нь 13.8 кг. Тэд агуулгад нийт 4 жил байсан. Юна хар урт төстэй, нэг гартаа тоглож гоод хиймэл хумс наасан байхаас гадна хоёулаа хувцастай байсан. Уг нь цогц цаягдаа 4 жил болсон бол ялцрах ёстойч хүүхдүүдийн цогц нарны гэрлээс хол агуулгад 3 давхар утанд байсан учраас ялцраагүй. Арьс нь хатаад муу мэдсэн байжээ. Задлан шинжилгээ хийсэн эмч стайлс аллах гэж үзсэн. Хүүхдүүдийн биед зодуулсан уул мөр олон яс хугарсан гэмтэл байгаагүй ч эмийн урвал илэрсэн. Энэ эмийг сэтгэл готрал мэдрэлийн өвчний үед хэрэгэлдэг. Насанд хүрсэн хүн уухтж аюултай учраас жор бичгтэй хяналттай байдаг гинэ. Шинжээчийн дүгнэлтээр хүүхдүүдэд эм өгч ухаангүй ах үед нь амьсгалыг нь боох юм уу ямар нэгэн зүйл ашиглаж хөнөөсөн гэж дүгнэдэг. Тэгвэл хүүхдүүдэд хэн ийм зүйл хийж дээрэс нь хүүхдүүдийг харах, хамгаалах ёстой аав ээж нь хаана байгаа юм бол цагдаа нар хамгийн түрүүнд агуулгаас юм зөөсөн Томыг байцаадагч ямар ч сэжүүр байгаагүй. Ингээд агуулгыг түрээсэлсэн хүнийг шалгаад үзтэл Юна, Мину хоёрын төрсөн ээж 42 настай И Хагён гэх Солонгосын Шинэ Зеланд хүн байв. Аавыг нь хайгаад үзтэл Жуян нь 5 жилийн өмнө хавдраар нас баржээ. Ингээд ээж И Хагёныг нь хайгаад үзтэл 4 жилийн өмнө Солонгос руу яваад буцаж ирээгүй. Шинэ Зеландын цагдаагийн газраас өмнөд Солонгосын цагдаа нарт хамтарч ажиллах хүсэлт явуулж шалгасны дараа 2018 оны 7 сард Солонгос руу явсан нь батлагддаг. Энэ нь агуулгын гэрээнд гарын үсэг зурснаас ердөө 1 сарын дараа юм байна. Солонгосын цагдаа нарын Ягёныг хаана байгааг шалгахад улсаанд өөр хүний нэрээр түрээсэлсэн байранд амьдарч чад баривчлагдаж 2022 оны 11 сарын 29-нд Шинэ Зеланд руу буцсан. Онгоцонд мөрдөгчтэй хамт суусан Хагён миний хийгээгүй эргээр намайг буруутгасан. Хэн ийм зүйл хийснийг нь мэдж байгаач хамаагүй би хийгээгүй болохоор
Би ч гэсэн нөхөр хүүхдүүдийнхаа байгаа Шинэ Зеландд үхэхийг хүссэн гэдэг. Шинэ Зеландд очоод Хагион 2 хүүхдийн хүн амны эргээр буруутгагдсан. Эхний шүүх хурал дээр шүүгчийн өдөөс толгоогоо бүхийлгэж суугаад нулимс туслуулж би тийм зүйл хийгээгүй. Би буруугүй гэдгээ заавал батлах болно. Шудраг бус байна гэдэг. Шүүгч хүн амны эрэг хийгээгүй гэдгээ батлах нотлох баримт байгаа юу гэхэд тийм ээ би ээж нь. Энэ бол хамгийн том нотлох баримт. Нөхөр маань нас орж би ганцаараа хүүхдүүдээ өсгсөн. Энэ бол миний аллах хийгээгүй гэдгийг батлах нотлох баримт гэдэг. Шүүхийн танхимаас шорон руу явхтаа хүртэл шүүгчийн өдөөс их царжгаад би гин буруугүй гэж орилдог. Шинэ Зеландд иймэрхүү харгас эрсгийн хэрэг хийсэн хүмүүсийн нэр царай гил болгодогч Хагион өөрийгөө сэтгэл готралтай. Инээс болоод ходоод нь ямардаг гэсэн болохоор шүүх түүний талд орж мэдээллүүдийг ил болгоогүйч 2023 оны 7 сард олон нийтэд ил болгоход тэрээр нэрээ өөрчилсөн байжээ. Ялангуяа хүүхдүүдийн нас барах үеэр хинч түүний нэрийг Хагион гэж мэддэггүй байсан. Тэрээр 1980 онд төрсөн. 1993 онд 13 настай байхдаа гэр бүлээрээ Шинэ Зеланд руу нүүж ирээд цагаажилсан ч түүнийг 18 настай байхад аав нь нас оржээ. Нилийн залуугаараа нас орсон учраас бүгд цочирдож Солонгос руу буцаж ирээд их сургуульд орж зочид буудлын менежментээр сурч төгсөөд Окланд руу буцаж иржээ. Бүтэн сая өдөр болгон сүмд явж сайн дурын багшаар ажилладаг байсан Хагион сүмд нөхөр Жуянтай уулзаж 2006 оны 5 сард хурмаа хийсэн. Нөхөр нь Окландын нисэх онгоцны буудалд ажилладаг бол Хагион буудалд ажилладаг. Ингээд 2009 оны 9 сард охин Юнан төрж 2012 оны 3 сард хүү Минун төрсөн. Тухайн үед Хагион хүүхдүүдээ сайн өсгөхийн тулд ажилласаа гарч заримдаа ээж нь нэрж хүүхдүүдийг нь харж өгдөг байхад ямар ч асуудалгүй аз жаргалтай 50 амьдарч байгаа юм шиг харагддаг байсан гин. Тэд анх амьдралаа жижигхэн орон сууцнаас эхэлж исэн бол хүүхдүүдэд төрснөө дараа агуулгын ойролцоо байх газарт хаавас түрээсэлдэг. Гэтэл 2017 оны 3 сард Хагионы ээж рүүгээ залгаад уйлж нөхөр маань улаан хорт авчиртай гинэ. Одоо яах вэ? Үхчихэн бол хүүхдүүд маань яаж амьдрах юм бэ гэдэг. Жуян нэмлэг дотсон ч найдваргүй сэтгэлээ бэлтгэсэн хариу авсан ч Солонгос руу очивол эмчлэгдэж магадгүй гэд явдаг. Эцэст нь болохгүй буцаад Шинэ Зеландад ирж эрчим тэмцэлгээ хийлгэх оронд Хагион 2 хүүхдээ харахын хажуугаар хизээ нас орох нь мэддэхгүй нөхрийгөө асарч санхүүгээ хэмнэж бие олон сэтгэл санааны хувьд дарамттай явсаар сүүлдээ сэтгэл зүйчдэр очиж сүүлийн үед унтаж чадахгүй сэтгэлээр унаж толгой эргээд хэцүү байна гэхэд нь эм бичиж өгсөн юм байна. Тэр эм нь хүүхдүүдийн биеэс олцсон. Тухайн үед эргэн тойрны хүмүүс болоо ээжтэй хэрвээ нөхөр маань үхчих юм бол би ч гэсэн үхэн. Амьд үлдээд яах юм бэ? Хүүхдүүдтэйгээ хамт бүгдээрээ энэ орвоогоос явна гэж ярьдаг. Нэг өдөр эмнэлэг твтэх ёстой нөхөр нь Хагионы машиныг унаад хаашаа ч юм цугцсан. Эмч сувлагчид хайж Хагион нөхөрлүүгээ хэрвээ чамааг үхэх юм бол би хүүхдүүдгээд бүгд үхэх шүү. Хурдан иргэсэн болохоор Жуянч буцаж ирдэг. Хин энд нь л хэцүү байсан бах. Угаасаа гэрт нэг л хүн өвдвөл гэр бүл тэр чигтээ өвддөг гэдэг үг байдаг да. Гэхдээ Хагионы хувьд ганц ч удаа хүүхдүүдтэй аав нь өвдсөн байгаа. Хугацаа бага үлдсэн гэж хэлээгүй. Оройдоо ээж нь ирж хүүхдүүдийг харах оронд Хагион эмнэлэг явж нөхрөө асардаг бөгөөд хүүхдүүдээ ганц ч удаа эмнэлэг рүү дагуулж яваагүй. Дараа нь оршуулгынх нь үеэр ч бас оролцуулаагүй нуусан. Жуян хорт авдартай гэдгээ мэдснээс 8 сарын дараа нас орж оршуулах ёслолыг гэр бүлийнх нь 5-6 үнэл цуглаж ийсэн. Хагион хүүхдүүдэд аавыг нь Солонгос руу явсан гэж итгүүлдэг. Оршуулга ёслол дуусны дараа Хагион хүүхдүүдээ аваад сургууль руу очиж хүүхдүүд нэг хэсэгтээ сургуультай явахгүй аялах гэж байгаа. Хизээ буцаж ирэхээ мэдэхгүй байна гэд аавыг нь нас орсон гэдгийг огт хэлээгүй. Ингээд Австрали руу аяллаар явах үедээ дахиад л ээжтэйгээ хамт явсан юм байна л да. Дахиад ээжтэй хүүхдүүдтэйгээ хамт үхнэ гэж ярьсан. Ийм зүйл байнга сонсоод сүултээ залхсан ээж нь үхмээр байгаа бол ганцаараа үхээ. Би хүүхдүүдийг хасраад халамжлаад явчих чадна гэхэд Хагион та англи хэлчихгүй ээж яаж хүүхдүүдийг харах ингээд тоглоом болгоод өнгөрсөн гинэ. Тэрээр нөхрийгөө хоосоо орон зайг мөнгө их үрж аялж нөхөхийг хүссэн. Энэ гарч байгаа график бол Хагионы нөхрөө нас барахын өмнө болон дараа нь үрсэн мөнгөний хэрэглээ. Генет зарлага нь амар их болсон байгааз оршуулга ёслолын дараа Австрали руу явж ирээд дараа нь дахиад явж тэрний дараа 12 сар Солонгос руу очиж 2 сарын турш Тансаг хотелд байрласны дараа Шинэ Зеланд руу буцаж ирээд хүүхдүүдэд хальт сургуульд нь явуулж Шинэ Зеландын хойд хэсэгт байх Тавбо хот руу явж Хилтон хотелд байрладаг. 5 сар дахиад Австрали руу явж 48 давхар Тансаг буудалд байрладаг. Хамгийн сүүлд 2018 онд Шинэ Зеландын өмнөд аралдах Квинстаун руу явж Хилтон хотод байрладаг. Энэ нь хүүхдүүдтэй хамт явсан хамгийн сүүлийн аялал бөгөөд 1 сарын дараа агуулга түрээслэх гэрээ байгуулсан. Хагионы хувьд тийм хахад цацлаа баян хүн биш мөртлөө яаж ингэж их мөнгө өрсөн бэ гэвэл нөхөр нь $330 мянган амь насны даатгалтай байсан юм байна. Энэ мөнгийг авсан Хагион би бүгдийг нь үрж дуусаад хүүхдүүдтэйгээ үхнэ гэж ярьсан.
2018 оны 1 сард Хагён Солонгост тансаг буудалд байрлаж явах үедээ санамсаргүй Шинэ Зеландад танилцчихсэн Жина гэх найзтайгаа таарсан. Солонгост ирэхдээ Хагён найзууд болон танилуудтай огт хэлээгүй бөгөөд бүр сошиал хаягуудаа хаасан болохоор Жинагийн санаа нь үнэхээр их зовж исэн. Нөхөр нь хавтартай гэдгийг сонсоод эмнэлэг рүү очие гэсэн ч ирэх хэрэггүй зүгээр гэж татгалцсан. Дараа нь Жуяныг нас орсон гэдгийг сонсоод оршуулах хэсэлт нь очихыг хүссэн ч гэр бүлээрээ ирэх гэж байгаа болохоор ирэх хэрэггүй гэсэн. Удалгүй Хагёны бүх сошиал хаягууд устж холбоо арих боломжгүй болсон бөгөөд хүүхдүүд нь сургуультай авах болсон хүн гинэд Солонгос таарч хэсэг ярилцж байгаа салсан гинэ. Өмнө нь найзалж байхдаа өөр нэг найзтайгаа гуруулаа өглөөний цай ууж авах үедээ хэрвээ гэр бүлээрээ усан живх юм бол хэнийг нь төрүүлж авах вэ гэж нэгнээсээ асуухад Жина би хүүхдүүдэд төрүүлж аварна гэдэг бол Хагён би хамгийн түрүүнд нөхрөө аварна. Миний хувьд нөхөр маань хүүхдүүдээс илүү чухал гэд байнга хүүхдүүд миний хувьд тийм ч чухал биш гэж ярьдаг байжээ. Нөхрөө нас орсны дараа аялж явах үедээ Австралид байдаг найзтайгаа уулзахаар хүүхдүүдтэйгээ хамт ирээд онгоц сүрээд бүгдээрээ хамт хүссэн ч болоосоо гэж ярьсан. Эргэн тойрных нь хүмүүс найзууд нь бүгд Хагёнд хэцүү байгаа болохоор л ингэж байгаахаа удахгүй сэтгэлэн тайвшраад зүгээр болно гэж найцсан. Гэхдээ санаа зовж исэн ганцхан хүн бол Хагёны сэтгэл зүйч. Нийт 5 удаа уулзсан бөгөөд Хагён уулзах болгоно хүүхдүүдтэйгээ хамт үхмээрэн. Бүгд надаас болсон. Нөхөр маань хор тавтартай болсон нь. Аав маань эрт үхсэн нь. Баг хүү минь хэл ярианы бэрхшээлтэй байгаа нь хүртэл надаас болсон гэдэг. Сэтгэл зүйч хүүхдүүдэд аав нь нас орсон гэдгийг хэлэх хэрэгтэй гэж ятгсан ч миний хүүхдүүд ийм зовлонг мэдрэхгүй байх ёстой гэдэг. Ингээд 2018 оны 6 сарын 27-нд хүүхдүүд алга болжээ. Хагён хэдэн сарын өмнө ээж болон нөхрийнхөө хамаатнуудтай уулзсан ч түүнээс хойш холбогдож болохгүй дугаараа солиод хайгуудаа устгаад алга болсон. Жуяны ах нь Хагёнтой холбогдож чадахгүй байсан болохоор хүүхдүүдэд санаа зовж гэрт нь очиход хинч байгаагүй. Ингээд ээж рүү залгаж хаана байгааг нь асуухад би ч гэсэн мэдэхгүй байна. Хаа сайгүй аялаад яваад байсан болохоор аяллаар явсан уу, нүүснү гэдгийг нь ч мэдэхгүй байна. Би ч холбогдож чадахгүй байна гэдэг. Сүүлдээ ээж нь Солонгосын консулын газар очиж цагдаад мэдээлэлээ шалгуулахад Солонгос руу явсан гэж гарч ирдэг. Ээж нь хүүхдүүдэд дагуулад явсан бололтой гэж боджээ. Хэдий санаан зовж сандарсан ч Хагёны хувьд ээжтэйгээ тийм дотн өсөөгүй. Багаасаа хиймээр байгаа юмаа хийж заримдаа хэдэн сарын турш алга болоод буцаад ирдэг байсан. Сүүлдээ нөхрөө нас орсны дараа хит мэдрэмтгий болж ямар нэг юм болохгүй бол ээж бүр хүүхдүүд рүүгээ орилж ашгараад хүссэн юм болгоно хийдэг болсон гинэ. Тийм болохоор өөрийг нь тайван байлгах доктортой байх газар олсон бол яамаа да гэж ээж нь Жуяны хамаатнууд ботсон. Ингээд хүүхдүүд болон Хагёноос холбоо тасаржээ. 4 жилийн дараа 2022 оны 6 сард Хагёны ээжийн гэрлөө нэг хүн залгасан нь сүмийн пастор. Солонгосоос надтай холбогдлоо. Таны охин эмнэлэг твцсэн гинэ гэдэг. Эхэндээ хуурамч дуудлага байхаа гэж утсан ч залгаад үцтэл охин Хагён нь ээжээ гэж утасны цанаас дуурдаг. Тэрээр сэтгцэн эмнэлэг твцсэн бөгөөд ээж нь хүүхдүүдийг асуухад надад ямар юмныхан хүүхдүүд байх вэ гэдэг. Ээж нь охиноо бүр галзуурчиж гэж бодоод явах гэсэн ч санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан тул сүмээс явах зарлыг нь дааж Солонгост ирээд эмчтэй уулзахад Хагёнтой уулзаад өдөө атгсан асуулт асууж болохгүй. Доктортой байдал шаардлагатайгаа өвчтөн гэдэг. Ээж нь охиноо асарч тоглоод хамт эмнэлгээс гарч буудалд ирээд хэрэгтэй юм байгаа талаар нь асуухад хувцас, шинэ утас авмаар байна. Бас харааны линз аваад өг гэдэг. Ээж нь хүссэн бүх зүйлийг нь хийж өгснийхөө дараа маш болгоомжтой хүүхдүүдийн талаар асуухад Шинэ Зеландад байгаа гэдгээс өөр зүйл хэлээгүй. Ээжд нь асуух асуулт зөндөө байсан ч хүүхдүүдийг асрамжийн газар хүүхэд харах төвд үлдээсэн байхаа буцаж очихороо хайж олъё гэж бодсон. Ингээд удалгүй 2022 оны 8 сарын 9-нд Шинэ Зеланд руу ирснээс 2 хоногийн дараа Окландд байх агуулгаас 2 жоох хүүхдийн зохицолтлоо. Аз 9 настай охин, 6 настай хүү бөгөөд нас бараад 4 жил болсон гэсэн мэдээ гардаг. Хүүхдүүдийг 2018 оны 6 сарын 27-ны 3 дахь өдөр нас орсон гэж үздэг. Учир нь 26-ны буюу 2 дахь өдөр хүүхдүүд хамгийн сүүлийн удаа сургуульд авсан. 3 дахь өдрийн үдээс өмнө 10 өнгөрөөгд үдээс хойш 12 өнгөрөөгд PlayStation-ээр Minecraft тогложээ. Мөн минь Wednesday буюу 3 дахь өдөр гэсэн бичигтэй дотор хувцас өмссөн байдаг. Нэгтгэхээс бүтэн сая хүртэл бичигдсэн дотор хувцас өдөр болгон сольж өмсдөг байсан юм байна. Маргааш нь 6 сарын 28-нд Хагён сарын $497-оор агуулгах түрээслэх гэрээ хийж картаар төлбөрөө төлсөн бөгөөд 29-оос 30-ны өдрүүдэд хэд хэдэн удаа агуулгад ирж орж гарчгаа нь камерын бичлэгт үлдсэн байв. Яг л нэг чухал юм орхичоод орж гараад шалгаад байгаа юм шиг харагдсан гинэ. Тухайн үед ажиллаж байсан Трейси гэх агуулгын ажилтан 4 жил өнгөрсөн ч Хагёныг маш сайн санаж байсан. Яагад гэвэл агуулгах түрээслээд юмнууд авчирч хийснээс сарын дараа Хагён дахиж ирээд би нэрээ солилцсон болохоор шинэ нэрээр гэрээ имээрэнэ гэдэг. Ээж юунээс Хагён руу. Ийм тохиолдол тийм их гараад байдгүй болохоор агуулгын ажилтан Трейси маш сайн санаж байсан бөгөөд 7, 8, 9 сарынхаа түрээсийг өгөөд тэрнээс хойш төлөхөө байсан.
Уг нь картнаас нь шууд татах ёстой ч төлбөр нь орж ирэхгүй. Учир нь залгахаар авахгүй байснаа сүүлдээ бүр ашиглалтанд байхгүй дугаар гэдэг. Ингээд 2019 оны 2 сард агуулгад байгаа юмнууд компани өмчүүлж зарах юм уу дуудлага худалдаанд оруулах боломжтой байсан ч тухайн үед корона гарч дуудлага худалдаа хийхийн тулд цаг орсон. Эцэст нь 4 жилийн дараа 2022 оны 8 сард хүүхдүүдийн цогцыг олжээ. Тэгвэл юу ч мэдгүй энэ хүүхдүүдэд юу тохиолдсон юм бол 2025 оны 9 сарын 9-нд шүүх хурал эхэлсэн. Иагён 2022 онд анх баривчлагдахдаа би юу ч мэдгүй, буруугүй гэжсэн ч энэ удаад 2 утгатай юм ярьж эхэлдэг. Хүүхдүүд нас барсан нь үнэнч би тэднийг алаагүй. Тухайн үед миний сэтгэл санааны байдал хүндээсэн болохоор юу болсныг санахгүй байна гэдэг. Хангияны уудаг байсан сэтгцэд нөлөөлөх юм хүүхдүүдийн биеэс илэрсэн учраас энэ талаар асуухад би тэр өдөр хүүхдүүдэд жуус өгснөө нь үнэнч дотор нь эм хийгээгүй, алах гэж оролдоогүй. Гэхдээ хүүхдүүд үхсэн гэдэг. Өмгөөлөгч Хагио нөхрөө нас орсны дараа хүнд хэлбэрийн сэтгэл готрал төөрөгдөлд орж өөрийн мэдэлгүй ийм зүйл хийсэн учраас гин буруугүй гэж тогтоож өгөхийг хүсдэг. Тэгвэл одоо бүгдээрээ Хагион хэрэг гарсан өдрөөс эхлээд баригдах хүртлээр юу хийсэн талаар ярилцъя. Үнэхээр сэтгцийн өвчнөөсөө болоод ийм хэрэг хийсэн үү? Эсвэл маш нарийн тооцоолж төлөвлөж хийсэн үү гэдгийг харцгаая. 6 сарын 27-нд буюу 3 дахь өдөр хүүхдүүдийг нас барсан гэж тооцоолсон. Энэ өдөр Хагион Манукао гэх том худалдааны төв орж скотч хогны уттай авсан. Яг тэр өдрөө нэрээ солиулахаар хэд хэдэн тухтуу захиалжээ. Ингээд өдөржингөө яваад өлсөндөө нарийн боовны газар орж юм ийцэн. Маргааш нь буюу 6 сарын 28-ны 4 дахь өдөр нэрээ солиулах өргөдлөө шуудангаар явуулж жолооны үнэмлэхээ дахин захиалах хүсэл гаргасныхаа дараа аяллаа цүнх авахар дэлгүүр гарч замдаа агуулгын гэрээ исэн. Ингээд гэртээ харах замдаа дахиад дэлгүүр орж гялхар уут цоож хогны сав авсан. 29-ний 5 дахь өдөр энэ өдөр юу хийснийг нь сонсоод та нарын чихнээс бараг цус гарах байх. Өөрийгөө сэтгэл гутралаас болоод галзуурч юу хийснээ санахгүй байна гэдээсэн хүн колонк руу очиж машиндаа бензин хийлгээд суглааны тасалбар худалдаж аваад тэндээсээ Булгари гэх гоо сайхны салон руу очиж бараг 500 мянган төгрөгийн үнэтэй хөмсөг, 500 мянган төгрөгийн үнэтэй контр шивүүлж нэмээд 700 мянгаар уртлын үсэндээ шивээс илгдэг. Хүүхдүүдээ хөнөөснийхөө дараа ингээд явсан гэсэн үг. Гадаад төрхөө өөрчлөхийг хүссэн юм болов уу? 6 сарын 30-нд хагасаа өдрөө агуулга руу очсон болохоор цагдаа нар энэ өдөр хүүхдүүдийн цогцыг агуулгад авчирч хийсэн байхаа гэж таамагладаг. Яагаад гэвэл 30-наас хойш агуулгад Хагион дахиж ирээгүй. Ингээд нэрээ солигдохыг хүлээж аваад дахиж Булгари гоо сайхны газар руу очиж үсээ бодуулсан. Нэр солигдох гэж 4-7 хоног болсон бөгөөд нэр нь солигдвоо үгүй юу тэр дороо агуулга руу очиж гэрээнийхаа нэрийг өөрчлөхийг хүссэн. Жолооны үнэмлэх гадаад паспорт гэд бүгдийг нь шинээр захиалж 7 сарын 29-нд хүн амны хэрэг гарснаас бараг 1 сарын дараа Солонгос руу бизнес ангиллалын онгоцонд сууж явжээ. Өөрийн ухаангүй сэтгэл санааны гүн хямралд орсон хүн нэрээ өөрчилж бүх юмаа шинээр захиалаад гоо сайхны газраар орж явах юм болов. Ямартай Солонгост ирээд ажил хийгээгүй. Нөхрийнхөө үлдсэн даатгалын мөнгийг хэрэгжилж гад 2021 онд болцооны ап дээрээс нэг эрэгтэйтэй танилцсан ч өөрийнх нь хэлснээр нэг л сонин хүчрхийлэгч шин чанартай байнга мөшгөж араас нь дагаад исэн болохоор өөрийг нь алчихгүй гэж айсандаа сэтгэл готрал, сэтгэл төгшөөр төрж сэтгцэн имлэг твцсэн. Энэ үед ээж нь ирж түүнийг асраад явсны дараа удалгүй хүүхдүүд олцсон. Хагион хамгийн анх баривчлагдахтаа хэн хүүхдүүдийг алсныг мэднэ. Гэхдээ хэлж чадахгүй. Би буруугүй гэжсэн шүүхтэр юу ч санахгүй байна. Жүүс өгсөн ч тухайн үед сэтгэл готролоос болоод галзуурсан байсан гэдэг. Сэтгцэн эмч Келли Хагионтой хэд хэдэн удаа уулзахад би хүүхдүүдийг алаад өөрөө араас нь амиа орлно гэж бодож байсан. Нэрээ өөрчилсөн шалтгаан бол өөрийнхөө тухай бүх турсамжаа арилгахыг хүссэн. Өөрийгөө үзэн ятсан гэдэг. Энэ бүхнээ шүүхтэр биш эмчтэй уулзж байхдаа хэлсэн учраас хэрэгээ хүлээсэн гэж үзэхгүй гинэ. Эмчийн үүрэг зөвхөн энэ эмэгтэй галзуурсан байна уу үгүй ээ гэдгийг л батлах. Шинэ Зеландын эрүүгийн хуульд тухайн хүн өөрийн үйлдэлийг ёс суртахууны хувьд ойлгохгүй, буруу зүйл гэдгийг мэдээгүй байхдаа буюу сэтгцийн асуудалтай байхдаа хийсэн бол гин буруугүй гэж тогтоогдох магадлал өндөр учраас өмгөөлөгч нь байнга энэ хуулийг барьж Хагионыг бие болон сэтгэл санааны хувьд асуудалтай байсан гэдэг бол Келли эмч тухайн үед сэтгэл готролд орсон нь үнэнч ёс суртахууны хувьд өөрийгөө буруу зүйл хийж байгаа гэдгийг мэдчихсэн мөртлөө хэрэгээ хийсэн гэж үзсэн. Харин прокурор төлөвлөсөн хүн амны хэрэг гэж үздэг. Нотлох баримт нь нэрээ солиулахаар шуудангаар өргөдөл явуулахынхаа өмнөх өдөр дугтуу захиалсан гэж хэлсэндээ тэр дугтууг хүүхдүүд нас бардаг өдрийн үдээс өмнө өглөө эрт PlayStation тоглохын өмнө захиалсан байдаг. Тэгэхээр энэ нь яалтчгүй төлөвлөсөн толгой дотроо эхэлж яахаа ботсон гэсэн үг. Нэмээд танилуд бол ээжтэй ярьсан зүйлс сэтгцийн эмч мөрдөн байцаах багийн шалгасан баримтуудыг нотлох баримтаар өгөөд Хагионыг буруутай гэж эсэргүүцдэг бол өмгөөллийн тал эцсээ хүртэл Хагионыг энэ амьдралынхаа туршид эрүүл байгаагүй гэж өмгөөлдөг. 18 настайдаа аавыгаа алдаж тэрнээс хойш 3 удаа амиа орлох гэж оролцсон.
Үүний дараа нөхрөө алдаж бүрд орцсон. Тэгээд хүүхдүүдийг хөнөөгөөд өөрөө араас намаа орлно гэж бодцоход ийм эрг болсон. Тийм болохоор гин буруугүй гэж өмгөөлсөн. Гэхдээ багадаа аавыгаа алдсан. Нөхөр нь өвчнөөр нас орсон хүн болгон төрс хүүхдүүдэд халаад байвал гин буруугүй гэсэн үг үү? 2025 оны 9 сарын 23-нд шүүх хурал 3 цаг хагасын хугацаанд туралцсны эцэст Хагионыг гин буруутай гэж үзсэн. Ялыг 11 сард өгөх төлөвлөгөөтэй байгаа. Шинэ Зеланд тийм хүнд ял оноодгүй. Хүн амны эрэг хийсэн хүмүүст бүх насаар нь хорих ял өгдөгч хугацаанаасаа өмнө суллагдах боломжтой. Мэргэжилтнүүд хохирогчдыг хэтэрхий жоохон байсан. Дээрэс нь төрсөн хүүхдүүд нь гэдгийг харуулсаж үзээд 20 жилийн дараа тэнсэн суллагдах боломжтой бүх насаар нь хорих ял өгөх магадaltaй гэж таамаглаж байгаа юм байна. Өнөөдрийн эрг маань энэ үрээд дуслаа. Бичлэг маань таалагдсан бол суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагахаа мартаа дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.